Улсын их хурлын гишүүн Лүндэ Жанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн нэгд хэлэлцүүлэг буюу хэлэлц эсэх асуудлыг Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйл заасны дагуу төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламентууд ярьж тодорхой төслүүдийг боловсруулж иргэд олон нийтээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж нухацтай судлан Монгол улсын үндсэн хуулийн суур үзэл баримтлалтаа нийцүүлж зөвлөлт санал асуулгын тухай Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль заасны дагуу иргэд олон нийтийн оролцоог хангаж санал тус бүрийг үндсэн хуулийн бус зохицуулалтаа хэрхэн уялдаж буйг сүүлийн 2 жил нягт судалсны үндсэн дээр дээрх төслийг боловсруулсан байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийснээр үндсэн хуульд 2000 онд оруулсан 7 нэмэлт өөрчлөлтийг засч байгалийн баялаг ашигласны өрөөгөөж ард түмэнд тэгш хүртэх боломжийг нээж өгч парламентын ардчлалыг зөв голдорд оруулна. Ард түмний засаглах эрхийг ханган улсын их хурлын хяналт хариуцлагыг дээшлүүлж төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгож гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангана. Хүний эрх чөлөө шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараа тус байдлыг хангана. Улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож нутгийн өөрөө удирдах ёсыг боловсронгуй болгон сум дүүргийн засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно гэж хууль санаачл үзсэн бөгөөд нэмэлт өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилах хариуцлага дэг журмыг сайжруулж шударга ёсыг бэхжүүлэх хяналт тэнцвэр тогтвортой байдлыг хангах чиглэжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан улсын их хурлын гишүүн Амар Заяа, Баасанхүү, Батцаандан, Баттөмөр, Болд, Дамбочор, Мөнхбат, Сод Билэг, Оюун Эрдэнэ, Дэ Эрдэнэбат энэ инх болдноор газрын хэвлийн баялагын шударга хуваарлтын тогтолцоо, улсын их хурл засгийн газрын хяналт тэнцэл, шүүхийн тогтолцоо, шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлсэн зохицуулалт, Дархан Эрдэнэт хотын болон хот тосгоны эрх зүйн байдал, ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа, сум дүүргийн засаг даргын сонгуул, улсын их хурлын сонгуулийн тогтолцооны асуудал, Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх дэгийн зөрчил үүсэх хэсэг талаар асуулт асууж хууль санаачлагч болон ажлын дэд хэсгээс хариулт нэмэлт тодруулга авсан болно. Түүнчлэн улсын их хурлын гишүүн Дэ Эрдэнэбат сонгуулийн тогтолцооны асуудлыг илүү тодорхой болгох, хууль заасан байгууллагуудын саналыг нэгдсэн хуралдаанд сонсох, иргэдийн санал шүүмжийг авах, хэлэлцүүлгийн үед процессын алдаа гаргахгүй байх, гишүүдийн саналыг онцгой анхаарч үзэх, улсын их хурлын гишүүн эм инх болд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь энэ парламентын ард түмнээс авсан даалгавар болох, улсын их хурлын гишүүн ил болд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өргөн хүрээтэй томоохон хэлэлцүүлэг хийж санал дүгнэлт гаргаж байгаа бөгөөд эдгээр саналуудыг анхааралтай судлан хүндэтгэн үзэх, процедурын асуудлыг маш сайн анхаарах, улсын их хурлын гишүүн Мөнхбат 1992 оны үндсэн хууль нийгмийн шаардлагыг хангасан дэвшил авчирсан бөгөөд түүхэн үүргээ гүйцэтгээд дараагийн хөгжлийн шатанд орж өөрчлөгдөн шинжлэгч байна. Энэ бол цаг хугацааны нийгмийн шаардлага бөгөөд ингэхдээ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар уг асуудлыг шийдвэрлэхийн зүйтэй. Улсын их хурлын гишүүн Баасанхүү хотын эрх зүйн байдлын зохицуулалтыг дэмжиж байгаа бөгөөд төрийн албыг хараа тус шударга ёсны зарчим тэгш байдлыг хангахад чухал зохицуулалт болсныг дэмжиж цаашид органик хуулиар наривчлан зохицуулах, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал, улсын дээд шүүхийн зохицуулалтыг анхаарах, улсын их хурлын гишүүн Батцаандан нэмэлт өөрчлөлтийн төсөлд олон сайн зохицуулалт байгааг хэлэх хэрэгтэй. Харин тунхын шинжтэй зохицуулалт байгааг анхаарах, тухайлбал сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын зохицуулалт, баялагын сангийн зохицуулалтыг тодруулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй. Улсын их хурлын гишүүн Сод Билэг, улсын их хурл засгийн газрын үйл ажиллагааг хариуцлагажуулах, улсын их хурлын гишүүн Нямбаатар шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараа тус байдлыг хангах, шүүхийн хариуцлагын зөвлөлийн зохицуулалтыг оруулж ирсэн том дэвшил болсон ард нийтийн санал асуулгаар оруулж уг асуудыг шийдвэрлэхийн зүйтэй. Улсын их хурлын гишүүн Бямцогт энэ удаагийн 64 гишүүн өргөн барьсан үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь 2011 оноос хойш улсын их хурлын гишүүдэд өргөн барьж байсан 7 удаагийн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн цаг үе нийгмийн шаардлагаар яригдж байгаа асуудлыг тусгасан төсөл болсон. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэг Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хууль заасан байгууллага, албан тушаалтнууд, нам эвслийн бүлэг,
зөвлөл, саналаа чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлэх асуудал нээлттэй бөгөөд цаашид иргэд олон нийтийн санал шүүмжийг хэлэлцүүлэх үед болон хэлэлцүүлэх хоорондын хугацаанд нээлттэй тасралтгүй авч иргэдийг мэдээлэлээр ханган явагдах талаар тус тус үг хэлж байр сууриа илэрхийлсэн болно. Улсын их хурлын гишүүн тогтгосрон Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд хариуцлагатай хандах, санал хураалтын босхийг өндөр байлгах, цахим санал хураалт эрсдэлтэй тул Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9-ийн 9-р 2 заасны дагуу байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр ил санал хураалтыг гар өргөж шийдвэрлэхээр горимын санал гаргасныг тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 заасны дагуу Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7% саналаар дэмжиж нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн нэгдэх хэлэлцүүлэг буюу хэлэлц хэсгийг хийсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, Бямцагт дарга баярлалаа.